За ажлын хэсэг гишүүдийг оруулъя. Хүний хөгжил нийгэм бодлогын байнгын орооны дарга хэрхэн шүдэ. Монгол улсын хөгжлийн урт дунд хугацааны бодлого хөтөлбөрт тэтгэврийн даатгалыг олон давхарх тогтолцоонд шилжүүлэх, тэтгэврийн тогтолцоонд хувийн хөгжлийн оролцоог сайн дурын нэмэлт хэлбэрээр дэмжин, ахмад настан олон их усүр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх, даатгуулагчийг илүү олон жил хөдөлмөрлөж хэмтгэл төлөхийг урамшуулах, санхүүгийн зах зээлийг дэмжих зорилт дэвшүүлсэн. Түүнчлэн хуамын насжилт дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэй хөдөлмөр эхлэх хугацаа уртсаж байгаатай холбогдуулан иргэд цалин орлоготой байх үедээ бүрэн хуримтлал бүхий хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд сайн дурын үндсэн дээр хамрагдах, ирээдүйд зөвхөн улсын тэтгэврийн даатгалын сангаас гадна нэмэлт их усүрээс тэтгэвэр авах сонирхолтой байна. Хувийн тэтгэврийн хуримтлалд хамрагдах иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа хэдий ч Монгол улсад энэхүү харилцааг зохицуулсан хууль эрхцэн орчин бүрдээгүй байна. Энэ нь хувийн тэтгэврийн тогтолцоонд хамрагдаж байгаа иргэдийн эрх зөрчигдөх эрсдэлтэй байна. Иймд дээрх тулгымцсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг Монгол Улсын үндсэн хууль, олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн холбогдох талуудын оролцоог ханган 11 бүлэг 49 зүйлтэйгээр шинжилэн боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар ажил олгогчид ажилтныхаа нийгмийн хамгааллыг дэмжсэн хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх, чадварлаг ажилтныг тогтвор суурьшилтай ажилуулах, байгууллагын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм а. Түүнчлэн даатгал тэтгэврийн сангуудын хөрөнгийн хэмжээ өсөж, урт хугацаанд дотоодын хөрөнгө оруулалтын их усүр нэмэгдснээр санхүүгийн зах зээлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлаасаа өөрөө сонгож 1 удаа 5-10 жилийн хугацаанд мөн насан туршдаа тэтгэвэр авах боломжтой болно. Мөн иргэн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолох хэрэгтэй бөгөөд нас барсан бол тэтгэврийн хуримтлаа өвлүүлэх зохицуултыг мөн тусгалаа. Иймд хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За хэлцэж байгаа асуудалтай